За сайн байцгаана уу, намайг Од Эрдэм гэдэг. Та бүхэн Од Эрдэм гэсэн шив шинхэн подкаст ихний дугаарыг сонсож байна. За тэгэхээр би хамгийн ихний подкастн дээр маш товчхон өөрийгөө танилцуулаад яагаад подкаст хийх болсон, яагаад хийж эхэлж байгаа, хэн намайг подкастэнд уриалан дуудсан тухайг ярих болно. За тэгэхээр юун төрөнд өөрийгөө танилцуулъя. За би түрүү хэлсэн минер Од Эрдэм. За зарим хүмүүс Од Эрдэнэ гэж андуурдаг. Од Эрдэм юм шүү. За тэгээд мэдээж дундаа зураастай бичигдэн. Яагаад бол хоёр дахь энэ их шиг хэлж байгаа учраас. За тэгээд би яг өөрийнхөө нэрийг судлаад үзсэн чинь Монголд бол яг Од Эрдэм гэсэн нэртэй хүн яг надаас өөр байдгүй юм байлээ. Тэгэхээр та бүхэн миний нэрийг хэрэг мартвал сайн бодож жагаад эргэн санахад их ойрхон амархан баха Од Эрдэм. За тэгээд би хамгийн анх өөрийнхөө мэдээлэл гэвэл одоо хүний төрсөн тухай юм да. За би 2002 оны 5 сарын 13-нд төрсөн. За тэгээд миний өвөөгийн бас нэг бичиж үлдээсэн мэдээлэл дээр бол яг 5 сарын 13-ны өдрийн цагаан могоо өдрийн могой цагт буюу бэлгийн тооллын 109 сарын шинийн нэгний сумья буюу одоо бидний хэлж байгаагаар даваа гарагт 10 цаг 20 минутанд төрсөн байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл би бол яг 100 гэсэн үйлрлийн хамгийн ихний өдөр төрсөн бас даваа гарагт төрсөн байх нэ. За тэгээд даваа гарагт бол нэлээд олон хүмүүс нэг дургу байдаг. Гэхдээ би бол яг даваа гарагт төрсөн гэдэг ч юм уу яг тэрүүгээрээ даваа гарагт бол гайгүй дуртай, нэг их стресстэй байдаггүй. За тэгвэл одоо би өөрийнхөө бага насныхаа тухай хэлмээр санагдчихлаа. Бага наснда би холбооны бүгдийн Герман улсын Биелефельд гэдэг хотод өссөн. Тэгээд 6 нас хүртлээр ямар ч монгол хэл мэддэггүй байсан. Тэгээд 6 настайдаа Монголд ирээд монгол хэлийг сурсан. Тэгээд монгол хэлийг сурсан ч гэсэн бага ангид бол ер нь монголоор маш муу ярьдаг. Үгийн сонголт маш муу. За одоо ч гэсэн бас зарим үгээ буруу сонгож ярьдаг. За тэгээд гэхдээ монгол хэлийг бол яг жил болгон сайжирсан л та. Тэгээд тэр үед маань нөгөө цагаан сараар айлуудад очоор айлуудын хамаатнууд бүгдээрээ за чи германаар ярьдаг, за чи монголоор ярьдаг гэд намайг шалгадаг байсан л та. За тэгээд монгол хэлийг сурахын хажуугаар миний герман хэл жоохон мартагдчих эхэлсэн. Германаар анх хэлд орж ирсэн учраас гэхдээ цэцэрлэгийн герман хэлтэй байсан. Тэгээд мартагдчих эхэлсэн. Гэхдээ би яг Монголд ирэнгүүтээ 38 дэх сургууль гэдэг яг Монгол Германы хамтарсан сургуульд орсон учраас герман хэлийг бол бараг өдөр болгон 7 хоног болгон үздэг байсан болохоор арай гайгүй сэргэн санаж байсан. За тэгээд дунд ангид ороод тэрийг улам сайжруулад бүр яг Германы яг академик тэг Германы яг дунд ахлах ангийн түвшний хэлийг одоо судалж өөрийгөө их хичээсэн байгаа. Тэгээд 38 дэх сургуульд одоо би 12 дугаар анги. Тэгээд 12 жил би сурсан. Тэгээд нэг сургууль дээр сурсан. Тэгээд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн байхгүй. За тэгээд ер нь бол миний яг сургууль дээр хамгийн дуртай хичээлүүд бол байгалийн ухааны хичээлүүд байсан л да. Одоо ч гэсэн байгалийн ухаанд л дуртай. Математик, хими, биологи, физик. Тэгээ газар зүй байх нь. Тэгээд багасаа л байгалийн ухааны хичээлүүдэд их дуртай байсан гэдгээ би амар сайн сандээ. Тэгээ байгалийн ухаанаас гадна бас ямар нэг юм зохион бүтээх, урлах, шинийг санаачлах юмд амар дуртай байсан. Гэхдээ тэрийг бол нэг 9 настайгаас хойш нэх оролдохоо болчихсооч бас нэх одоо тийм хийхэ байсан л да. Тэр үед бол янз бүрийн юмнуудыг л цуглуулад гэртээ гараараа юмхнаар юм хийж тийм өөрийгөө хөгжөөдөг байсан юм байлаа. Тэгээд нэр дунд ангид байхдаа би нэр амар план зурагт амар сонирхдаг байсан юм байна. План зураг гэх нөгөө ер нь бол газрын зураг гэж ойлгож болно. Өөрийнхөө цаасан дээр одоо олж байгаа цаасан дээр л үзэг харандаа ашиглаад план зураг зурдаг байсан.
Өөрөөр хэлбэл яг нөгөө замын гарц замын хөдөлгөөний одоо уулзвар гэрлэн дохоо уулзврын систем тэгээд замын игнэнүүд дээрэс нь хотын ингээд метроны галт тэрэгний сүлжээ маршрут дээрэс нь бас хамгийн дуртай юм юу гэвэл онгоцны буудлын яг газрын зургийг зурдах амар дуртай байсан. Дээрэс нь угаасаа онгоцны буудлын их сонирхолтой учраас тийм план зураг их сонирхож зурдаг байсан юм байлээ. Одоо нэг завгуулс учраас нэг зурхгүй байгаа. За тэгээд ахлахангтай ирээд арай жоохон өөр сонирхол нэмэгдсэн юу гэвэл K-pop хөгжим сонсдог болсон. Тэгээд дунд ангитай Солонгост байжсэн. Солонгос нөө зуны амралтаараа очиж учраас яг K-pop-т дуртай болсон. Тэгээд би өөрөө Twice хамтлаг сонсдог Vans fan гэсэн үг. Тэгээд бас Twice-ынтэйгээ подкаст хийж магадгүй л юм ирээдүйд. За тэгээд тэрнээс гадна бас өөрийнхөө чөлөө цагаараа ер нь их зугаалах, шинэ юм үзэх, шинэ юм үзэж харах, Улаанбаатарынхаа хүнд нэг харагддаггүй газруудыг үзэх. За энэ бол нөгөө хүнд харагддаггүйхээр нэг муу зүйл биш, нөгөө хүмүүс мэддэггүй тийм үзүүрийн газрууд хэлж л та хүмүүс харагддаггүйхээр нөгөө яг нөгөө сөрөг тал руу бодогдож магадгүй. Одоо жишээл хар тамхи зардаг газар ч юм уу. За. Тэгээд тиймэрхүү сонирхолтой хүмүүсийн яг сайн мэддэггүй газруудыг амар үзэх дуртай. Жишээлбэл Ногоон нуур гэдэг яг хойшоогоо байдаг газрыг нэх хүмүүс үздэг. Гэхдээ бас Монголд Улаанбаатар бас ганц нуур. Тэгээд Сэлбгол за өөрчн хэд хэдэн газрууд байна. Хүмүүсийн нэх очдог мөртлөө бас дайжгүй газрууд. Тиймэрхүү газруудыг үздэг. Тэгээд мэдээж үзэхдээ би бол яг дугуйтай явдаг. Өөрөөр хэлбэл бас дугуйн сонирхолтой. Тэгээд сая 16 насныхаа төрсөн өдөр би өөрийн дугуйтай болоод тэрнээс хойш их дугуйгаар их дугуй их хэрэгэлдэг болсон. Тэгээд дугуйны бас жоохон мэдлэгтэй. Тэгээд дугуй унж байгаа учраас замын хөдөлгөөнд оролцдог. Тэгээд замын хөдөлгөөний бас жоохон хэд хэдэн дүрэн бас судалсан дугуйны тухай. Тэгээд энэ дугуйны тухай бас дахиад подкаст хийж болох юм. За тэгээ одоо 12 дугаар анги болоод Герман хэлээ улам сайн үзээд тэгээд эрдэмд орой байдаггүй гэдгээр Герман хэлээ ер нь тасралтгүй сайн үзээд хийчээгээд байгаа. Тэгэхээр та нар өөрөөр хэлбэл намайг юу гэж ойлгож болох вэ гэвэл зохион бүтээх сэтгэлгээтэй тэгээд байгалийн ухааны хичээлүүд дуртай. За тэгээд дээрэс нь бас нөгөө мэдээлэл технологиг ашигладаг гэд ойлгож болно. За тэгээд мэдээж урлаг entertainment-аас гэвэл яг K-pop мэддэг. Тэгээ бас мэдээж Герман солонгот байдаг учраас Герман солонгосоос бас зарим хэдэн зүйлсийг бас мэддэг хүн байна гэж намайг та нар ойлгож болох юм. За тэгээд ер нь бол би яг ингээд ганц хоёр хөвгөлбөр өөрийгөө бас тодорхойлоход хэцүү байна. Учир нь би бол маш олон зүйлд сонирхолтой, олон зүйлийг зэрэг сонирхдог, хийдэг учраас яг хэдхнийг хэлээд энэ од эрдэм гэдэг хүн бол ийм сонирхолтой хүн гэж хэлэхэд бас хэцүү. Цагаараа байдаггүй гэдэг шиг багтаа би галт тэргэнд их сонирхдаг гэсэн бол одоо галт тэрэг сонирх нь арай багассан ч юм уу. Эсвэл дээр үед би K-pop сонсдгоо байсан ч гэсэн одоо сонсож байна. Эсвэл 20-30 хүрэхээр би сонсдгоо ч хэлж болчих магадгүй. Энэ бол яг цагийн л сонирхлоод юм да. За тэгвэл одоо би өөрийнхөө тухай товч мэдээлэл хүргэсэн бол одоо өөрийнхөө яагаад подкаст хийж байгаа тухайга мэдээлэл хүргье л да. За тэгэхээр подкастыг би бол нэг сайн мэддэг байсан. Сая 100 подкаст гэдэг зүйлийг би өөрөө интернетээр явж байгаад хараад сонирхоод тэгээд найзтайгаа хамт подкастын сувг нийгээд Аче нэмэх омж гэж нэрээд нэг подкаст хийсэн боловч тэр нь аяар бүтлгүүт болсон. Яг бол 15 минутын подкастн дээр бараг 15-аас илүү за бараг 20-30 тухай 20-30 юмны тухай нэг өгүүлбэр яриад тийм нэг баллаа. Галзууны өдрийн тэмдэглэл шиг болсон. Хэрэг танаас сонирхож байвал интернетээс Аче нэмхэн омж гэдэг кириллээр тавиул баргаа тэрдээ ганцхан подкасттэй. Тэгээд тэрийг
Тэгээд хийснээс хойш орхицсан. За ер нь бол подкаст жоох хийцэн байна даа гэж орхиж. Гэтэл сонирхолтой юм байна гэж ойлгосон та тэр үед. Тэгээд хичээл ороод сая 10-11 сард манай сургуулийн монгол хэлний багш бол нэлээд олон удаа подкастыг сонсороо. За энэ подкастыг сонс. За би подкастт дуртай гэдэг нэлээд тийм сурталчлах юм хийсэн л дээ биднэрт. Тэгэхээр гэрийн даалгавар яалчгүй хийхэд бол тэр багшийн хэлсэн подкастуудыг сонсч ирсэн. Тэр нь жишээлбэл нөгөө эго бол таны дайсан, эго бол дайсан гэсэн нэртэй тийм подкастыг сонссон. За тэгээд хажууд нас хэтэн өөрчн бас нэг хэд хэдэн подкастуудыг багшийнхаа гэрийн даалгавар сонсч ирсэн. Тэгээд монгол хэл хичээл дээр подкаст сонсдог одоо хитгэн сургууль байдаг хэл та. Бараг байхгүй хөө. Манай сургуульд подкаст сонсдог. Тэгээд манай ангийнхан чи подкастаа сонсчоод дараагийн өдөр нь яг гэрийн даалгавраа шалгуулахдаа хоорондоо ярилцлага өрнөлдөг байсан. Одоо хүүхэд болгон 1 минутын илтгэл тавьд яг юу ойлгосон гэсэн тийм подкаст тийм даалгавраа үзэл бодлоо солилцдог байсан. Тэгээ манай багш голноос хэлэхдээ подкастыг яг хийж байгаа залуусыг би ол шүтэж гин гэж хэлж ирсэн. За тэгээд багш маань өөрөөр юу гэж хэлсэн байг бол яг подкаст хийж байгаа хүмүүс их мэдээлэлтэй тэгээ маш их төлөвлөгөөтэй хийдэг гэдэгт нэг багш маань их дурлсан байлаа. Одоо манай энэ шинэ үеийнхэн бас нэлээд дажгүй хүмүүс байна шүү гэж ер нь багш их гайхаа ботсон юм шиг аа. Тэгээд би бас бодоод нэрэж би яагаад бас хийж болохгүй гэж би ч гэсэн энэ хүмүүсийн игнент орох хэрэгтэй шүү дээ гэж бодоод подкаст хийхээ багштай амлсан. Тэгээд подкаст хийж эхэлж байгаа. Тэгээ гол нь нөгөө өөрийнхөө мэддэг зүйлүүдээ л та нартай хуваалцаж мэддэг зүйл байвал хин нэгэнтэй хамт таамаглалаа дэвшүүлж таамаглалтайгаа хоорондоо ярилцаж подкастыг хийх баха. Тэгээд та нар миний яг мэддэг зүйлийг бол яг мэддэг зүйл баримттай гэж хүлээж аваад харин таамаглаж байгаа зүйлийг бол энэ хүний бодол нь энэ байна гэд хүлээж авах хэрэгтэй гэсэн үг л дээ. Гэтэ ихэнх нь мэддэг зүйлүүдээ л явах та. За тэгээд ийм учраас тэгээ подкаст хийж байгаа. Тэгээд ер нь бол би өөрийнхөө заваараа подкастуудыг хийх болно. Тэгээ хүмүүсийн подкастуудыг харахаар зарим нь цаг, зарим нь 30, зарим нь бүр 10 марвч байд юм байлээ. Зарим бүр цагаас их байдаг аа. Тэгээд би бас интернетээр хийхэд судлаа подкастыг. Тэгсэн чи ер нь яг тодорхой хүний анхаарал сарнихтэй, анхаарал тогтох хугацаа дээрээс нь ер нь эсэг тэдэн үгэнд бичиж дажиг байдаг гэдэг шиг подкастыг ер нь 20-30 за ихтэл 30-40 минутанд багтаахад ер нь их дажиг болд юм байна. Тийм учраас би өөрийнхөө подкастыг ер нь яг 20-40 минутын хооронд гэж ер нь тооцож байгаа. За тэгээд өөрийнхөө амар сайн мэддэг зүйл одоо 40 минут ярьдаг ч юм уу. Арай мэдээл арай цөөхөн байгааг нь 20 минут ярьдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар явах болно. Тэгээд зарим подкастнда сонирхолтой байлгын үүдэнд өөрийнхөө найзуудтайгаа тэгээ хамгийн сайн найз эсвэл ангийнхантайгаа эсвэл ямар нэгэн сонирхолтой хүнтэй хамт хийж хөтөлж болох юм. Тэгвэл илүү олон мэдээлэл тэр хүний мэдээлэл, миний мэдээлэл, тэр хүний мэдээлэл хоёр нийлээд илүү амттай подкаст болох байлгүй дээ. За одоо бүгдээрээ миний дараагийн влог гэнэ. Уучлаарай алдчихлаа нөгөө. Би нөгөө банк влог хөтэлдэг учраас нөгөө дараагийн влог гээд аманд бүр орчих. За тэгвэл одоо өөрийгөө үгийг солиод дараагийн подкаст лугаа бүгдээрээ орцгоно. Миний дараагийн подкаст ер нь миний бодож байгаагаар бол яг миний хамгийн сонирхдаг сэдв буюу онгоцны буудал, онгоцны тухай баха. Ер нь яг гадаадаар явах тэгээд ер нь аялах нисэх дуртай хүмүүс бол их сонирхох байх гэж бодож байна. Тэгээ ер нь бас ирээдүйд бас л онгоцны мэдлэг, онгоцны буудлын талын мэдлэг бас хүнд бас хэрэгтэй шүү дээ. Тийм учраас миний дараагийн подкастыг та нар одоо хүлээж авахд бэлдээрэй. Би одоо яг хэдэн минутын дараа хийх болно. За тэгээд хамгийн эхнийхээ буюу одоо баг
1-р подкаст, 2-р подкаст гэх юм бол за яг одоо таны сонсож байгаа подкаст бол баг 1-р биш, тэгдүгээр подкаст байх гэж бодож байна. Яг бол энэ бол зөвхөн оршил 10 хэдэн минутын л подкаст байлаа. За тэгэхээр баяртай подкаст сонсогчдаа баяртай. За одоо би хамгийн анхны подкаста тун удахгүй хийх гэж байна. Миний подкастын яг эхлэлийг сонссон та бүхэнд маш их баярлалаа. За намайг дэмжээрэй. Намайг бас сонсоорой. Баяртай.